Хөгжим сонгодог урлаг биш зөвхөн сонгодог хөгжим нийгэмд ямар нөлөөтэй юм бэ? Шууд л асуулт тавьж явах шиг дээ, тий? За яг уу сонгодог гэдгээрээ бид нар классик гэсэн олон улсын гоё ойлголтыг ингээд орчуулсан. Энэ бол бас жоохон бүдүүлэг хэрэг. Энэ бол бидний одоо гэж мохоо орчуулж сайхан ойлголтууд, сайхан олон улсын төвчний нэр томьёонуудыг ингээд орчуулга нэрээр оршуулдаг болвол бүр одоо Эренчин Бямбын үеэс эхлэлтэй, Бямбын Эренчингээс эхлэлтэй. Тэгээ энэ бол жоохон харамсалтай байдаг. Олон өнөөдөр бид нар классик гэдгээрээ л явж явах хэрэгтэй. Филармони гэдгээр тийм үү? Одоо филармони гэдэг үг чинь тийм ээ? Нөгөө аяд дуртай гэсэн үг явж байгаа шүү дээ. Тэргээр бид нар орчуулаад одоо ямар их муухай байх байсан. Тэгээ сонгодог буюу одоо классик хөгжим бол юу гэсэн үг вэ гэвэл үргэлжийн өндөр дэвшинд байдгаа одоо хадгалж ирсэн л гэсэн үг байна. Хизээч одоо хоцрогддоггүй, ард үлддэггүй, 100 жилийн өмнө, 500 жилийн өмнө тийм үү? Үлдэгддэг өндөр дэвшинд мэрэгжлийн авиасын өндөр дэвшинд шүү дээ. Тэрнээс энэ дуртай нөхөр одоо нэг хөгжим бичиж байгаа юм биш шүү дээ. Энэ чинь өндөр авиас явж байгаа. Бид нар энэ авиасыг ерөөсө тоодог байхгүй юу? Нөгөө талдаа өндөр хөдөлмөр явж байгаа. Ер нь бол хөгжмийн зохиол бичнэ гэдэг бол маш их хөдөлмөр. Тэр хүний дэвчээ, хатуужил, тэр хүний угийн тэр төсвөртэй тэр чанар энэ бүгдийн цогц үйлдэлээс классик одоо music гэдэг одоо үг ойлголт гарч ирж байгаа шүү дээ. Music гэдэг чинь бас музей гэдэг үг яваад байгаа шүү дээ. Тий бас грекээс гаралтай том ойлголт явж байгаа шүү дээ. Бид нар бол бас музейгээд бас буруу ойлгоол яриад идэв. Тэгээ би яагаад энэ бүгдийг би яриад классик гэдгийг яриад байна вэ? Би ч өөрөө муис болон суис хөгжим бүжгийн одоо өнөөдөр консерватори болж энэ гурван газар урлагийн философи гэдэг лекц уншиж байсан. Тэрэн дотроо яг ийм хөгжмийн философи гэсэн лекц уншижсэн байхгүй. Яагаад гэвэл философийн гоо зүй эстетик гэсэн гоё салбар чинь энэ хөгжимтэй ингээд уялдаад явчихдаг байхгүй. Том философичд маш их хөгжмөөр ойлгох гэж хичээж тэрэн дээр одоо номнуудаа их бичиж эстетикийн маш их судалгаа хийсэн байдаг. Урлагийн философи, хөгжмийн философи тэр байтугай бүр модерн орчин үеийн хөгжмийн философи одоо номнууд байдаг байхгүй. Одоо тэр хүмүүс рүү хойлоо жоон байж гад орох байх л да. Эхний асуулт нь бол тэгэхээр тийм ерөөсөө классик хөгжим орчуулгаар сонгодог хөгжим бол ямар ч үед хөгжмийн өндөр түвшинд давтагдшгүй үргэлж оригиналаар үргэлж өндөр түвшинд хэвээрээ тэгж байж чаддаг учраас тэр чинь одоо классик гэж нэрлэж байгаа байхгүй юу? Сарын 21-ний өдөр хэдхэн хоноод Германы агуу хөгжмийн зохиолч Фридрих Штраусын Рихард Штраусын зүйл Герман билүү Австри лөө? Герман. Тийм Германы зохиосон Заратустра. Би нөгөө нэг хоёр ах トゥ хоёр Штраусыг бодоод байна. Бас Австрийн нэг Штраус байдаг шүү дээ. Тийм нэг тоглох хөгжим байлсдаг тий. Рихард Штраусын Заратустра ийм үг гайхамшигтай хөгжим. Одоо тоглолт болох гэж байна. Тэрнээс болж би нэг дэрчээ суулж байгаа шүү дээ. Тэр нөхрийн хөгжим бол битэрийг өнөөдөр уулзуулах буруутан юм тийм. Тэгтээ би яг Ницше л гэж бодоод байл л да. Философч Ницше. Ерөөсөө Фридрих Ницшег нь бичсэн тэр зохиол баримт хүнийг л их хөдөлж явсан юм байна. За ном нь монгол хэл дээр 2 удаа орчуулгаж гарсан. Хоёулангийн барьж аваад мөхс миний ухаан үнэхээр хүрсэнгүй. Орчуулга мó. Тэгэхээр зэрэг Ницше Заратустра яг юугаар хэлцгийг Ницше буулгасан юм бэ? Та тэрний харин тийм ээ. Бид нар шүү дээ. Одоо бид нар шүү дээ. Хүн төрлөختний тийм үү маш их алдартай нэрд гарсан. Ном нь одоо хаал бол хаан зарагдсан. Дэлхийн ер нь олон оронд танил маш их одоо алдартай нэр хүндтэй тийм философчин тухай ярих чинь л да. Энд чинь зүгээр нэг их сургуулийн философийн лекц уншаал хэдэн оюутнуудаа ирэлдээ сууж идэг. Нэг профессор биш байхгүй юу? Ном нь хичнээн саяараа зарагдсан. Хүн төрлөختн дэлхийн түүхэнд маш их нөлөөтэй цөөхөн философчдын нэг байхгүй. Тийм философчин тухай бид ярих гэж шүү. За нөгөө талдаа би германаараа олон жилийн өмнө уншиж л байсан. Би чинь философийн доктор хамгаалсан шүү дээ Германд. Тэгж яхта Германы тодорхой философчдын номыг бас унших болдгоо. Яг л шалгалт авчдаг. Тэгээд Ницшег бол уншижсэн. Ницше бол уншихад сайхан. Өстө нөгөө нэг хэлний өндөр авьяастай. Энэ бол Германы зохиолч хэлний өндөр авьяастай юм Гётегийн дараа орно гэдэг хэлдэг л дээ Ницше бол.
Жишээ ерөөсө тэр бичлэг нь үнэхээр бас гоё байхгүй. Манай бид нарс ингээд нэг уянгуулуулаад гачин болгоо явуулчихгүй. Философийн тэр гатуу хэллэг, тэр хүйтэн хэллэг нь гоё гэдэг байхгүй. Хизээч уянгийн байхгүй шүү. Тэгээд за Ницше нэгдүгээрт хүн төрөлхтний алдартай философч, Германы философч. Тэрийг бид нар нэг ярих хэрэгтэй. Хоёрдугаарт Заратустра гэдэг чинь хүн төрөлхтний анхны том философч. Персийн философч. 5000 жилийн түүхтэй шүү. Зороастр гэж орсууд нэртэй тий. Зороастря гэж бас хэлдэг тий. Яг юугна зохиолдоо яг Заратустра болооч уул нь Зороастря байхгүй. Зороастря том философч байсан. Ерөнхийдөө тэр философчоос галын онол ерөнхийдөө эхлэлтэй. Бүхний эхлээд бол гал шүү гэдгээр. Тэг яагаад гал шүү гэдгээрээ хэлчихсэн бэ? Гал бол нөгөө хүнийг дулаан ээдэг. Нөгөө нүдэндээ галтай гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан бидний нүд ингээд гоё ингээд гэрэлтэж юмыг ингээд галын гэрэлт ингэж хардаг. Бид нар бас муу мухаага галд шатаачдаг. Тэгээд арилдаг. Тэр их гоё философиг гаргаж ирсэн байхгүй Заратустра. Тэгээд бид нар тэр галын онлыг мэдгүй зүгээр нэг галд хүлээд идэх байхгүй. Уул нь философи нь тэрэндээ байхгүй. Тий. За ийм хоёр нэр энэ дотор явж байгаа шүү. Нэг нь тэр Заратустра, Зороастра, Персийн том одоо философч 5000 жилийн түүхтэй. За Германы алтартай 20 дугаар зуунд бол одоо тэгэл номон зүгээрсээ гараал зарагддаг байсан. Хүн төрөлхтний одоо олон нийтийн том одоо философч. Их сургуулийн профессор өдөрт 20 тэгээд болоод тэгээд их сургуулийг хаяа явчихсан юм. Ямар уйдахтай газар вэ гэдэг. Бодлоо жоохон бие муу энэ гэж жагаад тэгээ явуулчихсан баггүй. Тэгээд дэлхийд алдартай болсон. Тэгээд энэ ном нь бол Зараустра, Also sprach Zaraustra гэдэг герман л да. Тий. Англиар Das spoke Zaraustra гэж байна шүү дээ. Тэгэхээр яг ерөнхийдөө л Заратустра ингэж хэллээ л гэсэн баггүй. Гэтэ өгүүлэн гэж бидний уянгийн халилдаараа ингээл одоо баллаа хийчихдэг баггүй. Философийн сайхан юмнуудыг. Тэгээд Заратустра юу гэж хэлсэн бэ гэдэг нь эцэс Ницше л одоо өөрөө баггүй. Өөрөө хүн төрөлхтөнд одоо хэлэх хөхтэй байж шүү дээ. Тий. Тэгээд хүмүүс Заратустра философч шүү дээ. Тий. За тэгэл тэргээрээ бүх л хэлэх гэсэн философийн онол, философийн өөрийнхөө бодож явдаг бодол, сэтгэлийн хөдөлгөөн юу гэдгийг тэр бүгдийг энэ номонд оруулсан. Тий. Тэр ном бол одоо яг Ницшегийн л хэлэх гэсэн биднэрт юу цагт гэж л ойлгох хэрэгтэй. Тэд нэг юм гараад ингээд төгс хүн гэх юм уу? Тэ? Дэд хүн гэх юм уу? Нэг тийм мэрэд. Эний арчаагууд ороо амьдарч байгаа чинь хогчин. Үгүй яг хөө нэг тийм юм байхгүй. Наад чинь бол хэтэрхий орк сонсогдож байна. Ер нь бол юу л да? Яг хөө Ницшед бол нэг 3 том ойлголт явуулдаг. За. Тэр нь болохоор яг нэг нь бол ер нь одоо тэр хүн төрхтөө тэр бэлэн төрдөг. Тий. Одоо хүн чинь тэр хоёр төрж байгаа шүү дээ. Нэг удаа ихээсээ төрж байгаа. Одоо бидний бие гэс төрж шүү дээ. За хоёр дахь төрөлт бол ухаан төрөх. Тий. За энийг хинч төрүүлж чадахгүй. Чи өөрөө л төрүүл. Тийм учраас Ницше гэж хэлсэн бол чи өөрөө өөрийнхөө бүтээл шүү. Чи өөрийгөө олигтойхон бүтээл болгоно шүү. Гэдэг хэлж байгаа. Тэгэхээр одоо би өөрөө чинь өмнө хоёр дахь төрсөн хүн сууж шүү дээ. Яг бол философормны ухаан төрсөн. За Ницше тэрнийхээ дараа түрүүний өөрөө чинь хэлдгээр нөгөө Супермен, Овермен, дээд хүний ойлголтыг гаргаж ирсэн. За энэ дээд хүний нь одоо бас л манай одоо ингээл Мовис энэ одоо энэ тентгийн философийн хүрээлэн энэ төр гэсэн газрын айхтар цолтой, айхтар өндөр цалинтай хүмүүс буруу ойлгоод буруу тайлбарлаад байт. Хөөх хийсэн. Тэр нь аргагүй, мэдхгүй юм чинь. Мэдхгүйгээр л одоо тайлбарлаа шүү дээ. Гэтэл энэ юу гэж хэлээд байгаа? Яагаад дээд хүн гэж байгаа? Яагаад гэвэл хүн чи өөрөө өөрийгөө дээш нь аваачих хэвээр. Хэрвээ чи өөрийгөө дээш нь аваачих чадахгүй юм бол чи унахад амархан шүү. Хүн их амархан ундаа шүү. Тэгэхээр чи өөрийгөө дээш нь аваачих юм бол өөрийгөө авч явж чадна. Чи доор байгаад байх юм бол дуусаа. Баяртай. Тэгэхээр тэр ойлголт явж байгаа байхгүй. Тэгэхээр хүнд өөрт өөрийгөө бүтээх,
Өөрийгөө дээш наваачих. Өөрөөсөө дээш болох. Өөрөөсөө дээгүүр болох. Тэр чинь хэлээд байгаа. Чи одоогийнхоосоо дээшлээрээ. Тэгвэл чи олигтойхоо явна шүү. Ингээ байгаад байх бол чи пидгэл ундгал. Чамаг өөдөн татах юу ч байхгүй шүү. Чи өөрөөгөө л өөдөн тат. Өөрт маш их хариуцлага авчирч байгаа байхгүй. Яагаад өөрт маш их хариуцлага авчирч байгаа? Яагаад гэвэл Ницше чинь God is dead гэж хэлчихсэн байхгүй. Бурхан өгсөн гэж хэлсэн тий. Тэр чинь тэр байхгүй. Хуучин чамд бурхан авч явдаг гэсэн. Тий, чи бурханыгаа шүтээд бурхандаа залбираад тэгээд болчдөг байсан чи. Одоо бурхан өгсөн. Тэр чамаг гэх юм байхгүй ш. Одоо чи өөрөө авч явна ш. Гоё үз? Тий, нэг талдаа одоо бидрийг шашнаас чөлөөлж байгаа байхгүй бурханаас. Хуучин бүх юмыг хэлүүлээд заалгаад шүтчээд явж идэг тэр үчиг өнгөрсөн шүү. Тэр үеэрээ Тэгэхээр одоо чамд өөрөөсөө дээш болох. Тийм үү? Өргөчлөөгөө идлээд явах. Тийм үү? Хуучнаас дээшээ гарч ирэх чамд тийм гоё боломж олдчихлоо шүү дээ. Чи бараг бурхан шиг болох ч боломж чамд байна шүү дээ. Тэг чи гэж бурхан болохгүй. Тий. Тэгвэл бараг ч ойртохоор тийм боломж чамд байна шүү. Үгүй гэвэл чи тэгэл хог новшолол явна. Чиний өөр чинь буруу. Ийм гоё боломж байхад шатаагүй болоод буруу. Охин гэдгийг л хэлж байгаа байхгүй юу? Тэгээд дараа нь 3 дахь ойлголт явж байгаа. Тэр нь болохоор will to power гэсэн үг явж байгаа байхгүй. Will zur Macht гэж байгаа. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ? Тэнхээтэй л болох хэрэгтэй. Тэр will тэр их том хүсэлт бас чамд байх хэрэгтэй. Чи том хүсэлтэй вэ гэдэг хэлээд байна шүү дээ. Томах гэсэн. Тэнхээтэй болох гэсэн. Одоо биднийхээ яриагаар бол чадaltaй болох гэсэн. Тэгээс энэний булчин шүрээс биш шүү. Body building биш шүү. Mind building. Тэр багхгүй. Тэр за mind building энэ үгийг body building биш. Тэр бол тэнэгдэл. Ваа, ястаа газар magic болсон. Mind building гэдэг юм юу хамгийн дөт замаар хүрэхгүй вэ? Одоо тэгэл хөгжим гэж шүү дээ. Тэр чи яг л Ницше хэлсэн байхгүй юу? Ницше тийм үү? Хөгжим биднийг аварна гэсэн баг. Бэлтгэлтэй байх хэрэгтэй. Сайхан уучлаад бие бэлдэж байгаа сонсдог. Үзэж байгаа үзэгч ч гэсэн тийм асар их бэлдэх хэрэгтэй. Тэрнээс одоо шууд суужгаад за эндээс гараад яах вүлээ гэдээ ажиллаа бодож сууж. Караоке орё гэдэг шиг орж болох. Караоке орё эсвэл нэг газар орсон хоол идэхгүй энэ гэсэн тийм үү? Тэгээ сууж бахдаг. Тэгвэл тэгэл Ницше, Вагнер хоёр уйлна. Тийм даанчтай тийм ийм гоё том юм болж авах чинь гэдэг. 21-ний өдөр бас юу яах юм? Ганц Рихард Штраус явахгүй юм байна. Густав Хост гэж Английн хөгжмийн зохиолч мундаг. Тэр хүний бичсэн Planets гэж мундаг зохиол явна. Тэр Рихард одоо Ричард Штраусын Also sprach Zarathustra бол яг тэр 21-нд яг тоглох юм байна шүү дээ. Тий. Гоё юм болох нэ. Гоё юм болно. Энд тоглох уу? Энд тоглоно. Энд тоглох уу? Тий. За ирж үцгээгээрээ. Тик сегмент дээр бэлдээрээ, нэ бэлдээрээ. Тик сегмент дээрээс ингээ хардны билет хэрэг заргаж ирээд нэлээ бас нэг 64-5%-тай. За. Манайх их дуртай байна. Густав Холст бол ерөөсөө анхны одоо энэ Монгол тэр хүний зохиолыг анх удаага тоглох гэж байгаа юм. Гэхдээ тэр нэг 7-8 ангитай байдгийн энэ удаа бол 4 ангин тоглоно. Яа сайхан хөлтэй. Би Дрезденд байхад Дрезденд хиний Стравинскийн бас юуг сонсч байсан байхгүй юу? Төрөөдөг. Бас гоё үгтэй. Игорь Стравинский чинь ер нь гайхамшигтай шүү дээ. Гайхамшигтай. Бас ингээл хүнийг ингээл бүрэн эзэмддэг. Галт шүү. Тэгдэж штэ. Тэгээ ер нь бол штэ. Сонгодог хөгжмийг үнэхээр яг тэр хүний амьдрал, хүний юу одоо сайн сайхан муухай тэр бүгдийг ингэж хөгжмөөр илэрхийлж штэ. Яг бол хөгжмийн чинь нэг онцлог нь ноотын чинь нэг онцлог нь шүү дээ. Тинт шүү дээ. Хутлаа байх юмш боломжгүй байхгүй. Заллах мэдлэх ямар ч боломжгүй байхгүй. Ормаан бол хутлаа юм бичиж болно. Бүр хачин балаа юм бичиж болно. Тийм. Одоо хэрэггүй хогийн новшийн номууд бол одоо дүүрэн биш шүү дээ. Одоо энэ номын дэлгүүрээр болоод тий ганц энэ ном биш байлгүй дээ тий. Гэхдээ тэгэл одоо тэр ном байна уу? Одоо тэр тагтаа юу вэ? За тэгэл талбай дээр 5 сард энэ номын явуулах хүмүүс энэ номыг битгий уншаарай гэмээр аймаг номнууд биш. Нүүрэн дээр өөрийнхөө зургийг тавьсан байдаг тий. Тийм бүрээс болооч гэмээр. Энэ одоо зогсоо хаа гэмээр тийм үү? Яг тэгвэл үгээр хүн биш ямар ч худал юм бичиж болох байх.
Ямар ч боловсролгүй чадваргүй ном бичсэн сууж иж болох байхгүй. Сонгодог хөгжим классик хөгжмийн ноот ч юм биш шүү дээ. Тийм. Өндөр боловсролтой хөгжим. Тэгэхээр ноот чинь хутлаа ноот гэж байхгүй. Тэрүүгээрээ Ницше, Шопенхауэр хоёр хөгжмийг шүтээд идэх чинь тэр байхгүй. Яг бол хөгжим өөрөө үнэн. Тэнд хутлаа байх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр хорвоо ганцхан л үнэн юм би гэж байгаа байхгүй. Тэр нь хөгжим. Бус нь бол дандаа залхин мэхлэн. За ингээд дуусгах гэх хөө. Нэмээд ярил нөгөө битэрийн яг юм гоё гараад ирсэн ох алга болчих гээд байна. Тэгээ уянгал баа өх гэж хэлээ. Тэгэхээр тэрийг л би хэлмээр байна. Хөгжим болвол үнэн. Үннийг тэмдэл олчихсон.